Бид хөвчлэн гавл, нэрд, шинжлэх ухаанч хүмүүсийг иймэрхүү байдлаар төсөөлдөг. Тэгвэл орчин цагийн нэрдүүд ингэж бас ингэж харагддаг болсон гэвэл ямар вэ? Юу яцхан гэж үеийн дор шолон байна. Энэ залуу хүүхэд байхасаа л байгалийн шинжлэх ухаан сонирхолтой байсан ч Монгол бөгөөд Туркийн цэргийн сургуулиудад суралцаж өөрийн амьдралыг цэргийн албанд бүр цаашлаад эх орныхоо төлөө зориулахаар шийджээ. Түүний Туркид цэргийн ахлах сургууль сурдаг байх нь цэргүүдээр удирдуулсан төрийн иргэд их орлого гарсан нь түүний сурдаг байсан сургууль Хаагтад хөгжээ. Энэ бүхний эцэст сургуулийн төсөөд Монголд цэргийн албанд ажилласан ч шинжлэх ухааны сонирхол нь түүний дотор илүүтэйгээр буцаж байлаа. Тэрээр Монголд хөгжилтэй хөнгөн цаг нөхцөө контентууд хангалттай байгаач яг хиймэл нар гэж юу вэ? Квантын онол гэж юу вэ гэдгийг тайлбарласан шинжлэх ухааны контентууд хангалттай байхгүй анзаарч гэж юу вэ чаналаа хэвтүүлжээ. Энэ чанал нь түүнд эх орондоо зүтгэхийн тулд заавал зэрэг багалгүй өөр олон янзаар хөв нэмрээ оруулж болно гэдгийг ойлгуулсан. Анх сугаа эхлээд ихтэй контент хийдэг байсан ч төдөлдөлгүй компьютер нэвтэж өөрийн дуртай зүйлээ үргэлжлүүлэн хийх боломжтой болжээ. Гэтэл юу болсон гэж юу-гийн үнэн зөвлөгчд нь энэ төрлийн шинжлэх ухааны контентууд Монголд зайлшгүй байх ёстой гэж илэрхийлээд түүнд компьютер хотын шаардлагатай мөнгөний босон хандлагаар буцаад битэндээ орсон байна. Тэр одоо хэдийн YouTube дээр 112,000 subscriberтэй бөгөөд түүний бичлэгүүд нь давхарсан тоогоор сая хүмүүст хүрсээр байна. Орчин үеийн хүүхэд залуусын үзэж байгаа кино контентууд нь шинжлэх ухааныг хангалттай кул харагдуулж сонирхлыг татж чадахгүй байна л да. Ер нь үзийгээд сонирхолтой контентуудыг гэрц баг байгаа нь хүүхдүүдийг шинжлэх ухаанаас бүр цаашлуул улсыг маань хөгжлөөс нь холбоолж авсан. Ер нь нерд буюу гавл номын цагаан солиотой байх нь огт ижиг зүйл биш. Харин ч тэд улсыг хөгжүүлж шинжлэх ухаанд эдийн засгийг уршлуулдаг учраас энийг үзэж байгаа таныг шинжлэх ухаанд дурлаасай мөн энэхүү бичлэгийг цааш нь түгэж хүүхэд залуусыг нерд гэдгээр бахархдаг болоход нь урайлаасай гэж хүсэж байна. Мөн та бүхэнд болох гоё мэдээ байгаа нь тун утгагүй буюу 4 сарын 1-нд шинжлэх ухаанд дурлалтын цуглах Science.com арга хэмжээ болгож байна. Хэрвээ та энэхүү арга хэмжээнд оролцох хүсэх юм бол дээрх холбоосоор мэдээлэл аваарай. Норвег Соросийн 2 дугаар удирдлагын 10 дахь дугаар байлаа. Дараа дараагийн бичлэлээр уулзлаа төрөлтэй.